За подкаст сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай 1% илүү подкастын маань ээлжил дугаар эхэлсэн байна. За тэгэхээр энэхүү дугаар маань бас маш онцгой өдөр, маш сайхан тусгай зочноор эхэлж байгаа. За ингээд чи мантай подкаст сонсогчдоо өөрийгөө танилцуулна. Сайн байна уу? Намайг Мөнхцөл гэдэг. За би эмзүүч мэрэгжилтэй 2007 онд бүгд найрамдах Куб улсад эмзүүч мэрэгжлийг төгсөөд Монгол улсдаа ирсэн. Ирээд энэ зүүн салбартаа хувь нэмрээ оруулаад явж байна. За 2007 оноос хойш эмийн бүртгэл эрүүл мэндийн хөгжлийн төв дээр эмийн бүртгэлийн мэрэгжилтэй 2010 онд Актависын төлөөлөгчийн газар гадаад харилцаа хийж исэн. За 2013 оноос хойш Айвико тархилгын эмийн үйлдвэрт чанарын баталгаажлалтын менежер GMP хариуцаад 9 жил ажилласан. За яг одоогоор бол эмзүү мэрэгчлэр төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За энэ холбоогоо үүсгэн байгуулад хөгжүүлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн олон улсын фармаковижиланс хариуцч бас нэг компанид ажилладаг. Өнөөдөр буюу 9 сарын 25-нд олон улсын эмзүүчдийн өдрийг тохиолдуулаад хүрэлцээрсэнд баярлалаа. За бас урьсанд баярлалаа. Farmvision Mongolia компанид хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ өдөр олон улсын эмзүүчдийн өдөр. Тэгээ бүх эмзүүч нартай баярын мэнд хүргье. За тэгвэл 9 сарын 25-ны үйл ажиллагаанд олон улсад ямар яг эмзүүчдийн өдрөд тохиолдуулж үйл ажиллагаанууд явуулдаг вэ? Ер нь. За олон улсын эмзүүн холбоо 1912 оноос хойш энэ олон улсын дэлхийн эмзүүчдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Тэгээд манай Монгол улсад бол 13 оноос хойш бид нар Тайланд улсад олон улсын эмзүүн конгресст очиж суугаад тэгээ энэ өдрийг бол дэлхийд даяар олон улсын эмзүүч нар тэмдэглэдэм байна гэж бид нар мэдээд тэгээ энийг нэвтрүүлсэн байгаа. Одоо ингээд 10 дахь жилдээ бид нар тэмдэглээд явж байгаа. Тэгээд олон улсын эмзүүн холбооноос дэлхийн эмзүүчдийн өдрийг тусгай сэдвийн дор ингээд тэмдэглэдэг. Тэгэхээр жил болгон тусгай сэдв гаргаад хөндөөд ингээд тэмдэглэж ирж байгаа гэсэн үг. Энэ жилийн тусгай сэдв бол яг англиараа Think Health, Think Pharmacist. Бас гоё. Бид нар бодоод яг ингээд монголоор орчуулах юм бол нийтийн эрүүл мэндэд эмзүүчийн оролцоо гэж орчуулж байгаа. За. Тэгэхээр ер нь бол эмзүү мэрэгжил гэдэг зүйлийг олон нийтэд сайхан сурчилж таниулах гол зорилготой гэж ойлгоход болох уу тий? Олон улсын эмзүүн байгууллагаас энэ тухайн өдрийг олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх 5 сая эмзүүч нар байна. 5 сая эмзүүч нар байна тий? Эмзүүч нар за тэр нөгөө эмзүүчийнхаа үүрэг оролцоо ямар байдیں тий сурталчлах бид нар юу хийдیں тэрийг олон нийтэд таниулах. Бид нэр энэ мэрэгжлээрээ эзэмшээд мэрэгжлээрээ бахархах за бусад эрүүл мэндийн салбарынхаа хүмүүстэй яаж бид нар хамтран ажиллагааныхаа бэхжүүлэх. За тэгээд өөр бусад эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ бичиж биетний төсвөрчлөлтийн эсрэг бид нар яаж ажиллах гэсэн юм олон компанид ажлуудыг бид нар энэ өдрөөрөө олон нийтэд таниулах төлөвшүүлэх ийм ажлуудыг хийдэг гэсэн үг. Тэгвэл энэ өдөр яг олон улсын энэ үйл ажиллагаанд зориулсан манай эмзүүчдийн эмзүү мэрэгчлэр төгсөгчдийн холбоо маань яг идэвхтэй ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Эмзүү мэрэгчлэр төгсөгчдийн холбоо бид ингээд энэ дэлхийн эмзүүчдийн өдрийг 9 сарын 25-нд тэмдэглээд ингээд манлайлаад тэмдэглэж ирээд 10 дахь жилдээ болж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд энэ жилдээ 10 дахь жилдээ зориулаад бид нар арай нэлээд ийм хүртээмжтэй өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн эмнэлгийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газартай хамтраад тухайн өдрийг
За ганцхан ингээд 9 сарын 25-ны өдөр ингээд тэмдэглэхгүй. Хэдүүлээ ингээд ер нь бол 2 сарын ийм кампанид ажлыг хийя тий. Илүү одоо хүртээмжтэй бид нар энийг таниулъя гэх юм бол шат дараалсан арга хэмжээнүүд хийя гэд энийг бол санаачлаад хийгээд эхэлсэн байгаа. За ингээд бид нар 9 сарын хугацааны турш за 9 сарын 7-нд бид нар олон нийтийн гүйлт зохион байгуулсан. За эмзүүчнийхаа дунд мөн олон нийтэд одоо нээлттэй зарлаад тамирчид болон гүйд сонирхолт хүмүүстэй одоо бүх нийтэд зориулсан гэсэн олон нийтийн гүйл. Тэр тухайн гүйлтийнхаа хажуугаар эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан. Эрүүл мэндийнхаа өдөрлөгийг бид нэр тусгай сэдвүүд өгөөд тэгээд асрууд дээр бүх одоо оролцох байгууллагууд маань тусгай сэдвийн дор тэрийг ард иргэдтэй нээлттэй таниулсан гэсэн үг. Хаан чихрийн шижингийн тий эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ, за анхны тусламж үйлчилгээ, за тэгээд энэ антибиотикийн зохистой хэрэглээ тий гэх мэтчлэн одоо 16 сэдвийн дор ингээд мэдээлэл хүргэсэн гэсэн үг. За 9 сарын 7-нд ийм үйл ажиллагаа явуулсан. Одоо 9 сарын 25-ны өдөр яг энэ өдөр эмзүүч нарынхаа дунд эмзүүч нарын чадамжийн тэмцээн явуулж байгаа. Тийм тэгэхээр тийм сонирхолтой баг одоо 3 эмзүүч нэг баг болоод за ингээд энэ эмзүүч нар маань яг одоо ямар чадамжтай вэ те одоо чадамжийн олон тусгай асуултууд бэлдсэн байгаа. Яг тэрнгээрээ үе ингээд шат болгонд шалгараад явах юм. Тэгэхээр ингээд одоо жишээлх юм бол эмзүүч нарын чадамжууд хууль дүрм журам дээр ямар тэр асуултууд бэлтгэгдсэн. За мөн яг мэрэгжлийн асуултууд бэлтгэгдсэн тий up to date-ийг яаж ашиглаж гин тий гих мэтчлэн ийм чадамжийн асуултуудтай энэ тэмцээн явагдаж байгаа. Зөв. Тэгэхээр одоо нөгөө талаас эмзүүчдийнхаа бас ур чадварыг сорьсон яг үнэ. Тийм. Магадгүй бас залуу дөнгөж төгссөн эмзүүч нар маань бас мэрэгчлийнхаа одоо яг юугаар төрөлжгүй гэдэг сонирхлыг бас өдөөсөн яг үнэ. Одоо сошиал медиа мөн олон нийтийн сувгуудаар бид нэр одоо эмийн зохистой хэрэглээг сурчлах тий бичил битний төсвөрчлөлтийн эсрэг яаж хамтдаа үйл ажиллагаа явуулах уу гэд гих мэтчлэн энэ юг төлөвлөсөн байгаа. Тэгэхээр одоо олон нийтийн радио сувг одоо манай сонсогч нар маань одоо MJL радио сувгийг сонсдог штэ тий тэрэн дээр одоо бид нэр төрийн болон одоо холбоо тий яг эмзүүч мэрэгжилтэн тэр ингээд хамтдаа сууж агаад юм хилцүүлэг хийх мөн Монголын үндэсний телевизээрээ бас энэ үйл ажиллагаануудаа сурталчлах. Тэгээ өөрсдийнхөө пэйж болон бусад одоо байгууллагын пэйжээр энэ бүх үйл ажиллагаагаа одоо сурталчлах, таниулах ийм ажлуудыг төлөвлөө явж байгаа. Тэгээд энэ дэлхийн эмзүүчдийн өдөрт зориулсан энэ үйл ажиллагаагаа жил бүр одоо бид нар ингээд кампанит ажлуудаар одоо явуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр дараа жил дахиад бид нар өшөө олон өөр ажлуудыг бас хийх боломжтой. Тэгээд дараа жил ч гэсэндээ бидэртээ эмзүү салбарын байгууллагын одоо эмзүүч нар маань байгууллагууд маань бидэртээ хамтран ажилласаа гэж одоо уриалж байна. За тэгэхээр маш гоё одоо юм кампанит ажлууд өрнөг юм байна шүү дээ тийм. Эн чинь одоо өөрөөр хэлбэл 9 сарын 25 одоо дэлхийн эмзүүчдийн баяр гэхээс илүү одоо яг эмзүүч мэрэгжил гэдэг зүйлийг яг эмзүүч нар маань өөрсдөө бахархах тэгээд энийг арт иргэдтэй илүү гоё таниулах маш гоё юм жил болгоны юм гоё. Тийм яг үнэ. Одоо чи яг ингээд бид нэрийг эмзүүч мэрэгчлэрийг бол худалдагч гэж хараад байдсан шүү дээ тий. Тэгэхээр чин бид нар чин худалдагч биш ээ. Бид нэр таны одоо ингээд эрүүл мэндийн туслагч тий эрүүл мэндийн зөвлөгч ийм хүмүүс шүү. Бид нар мэрэгжлийн хүмүүс шүү гэдгээ илүү зурчлан таниулах гад л байгаа юм л да. Зөв. Тэгэхээр арт иргэд маань өөрсдөө ч гэсэн эрүүл мэнд гэдэг юм ямар чухал гэдгийг одоо ер нь бас ойлгож байгаа. Тий. Гэхдээ энэний ард одоо зөвхөн эмч биш. Харин тийм. Эмзүүч гэдэг бас чухал мэрэгжил. Энэ нь хүний эрүүл мэндэд бас ямар үүрэг роль
үүсцэгдэв юм бэ? Мэргэжлийн төвшөнд тий бас хэрэглэгч нартай таниулах маш олон гоё юм зохион байгуулагддаг юм байна. Ер нь манай яг холбоо маань бас яг эмзүүчтэй яг ийм уламжлалт болгосон гоё үйл ажиллагаанууд явуулдаг уу? Явуулдаг. Манай холбоо бол 13 онд яг албан ёсоор нэгдсэн. Тэгээ 13 оноос хойш тасралтгүй бид нар ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо ингээд 12 дахь жил болж байна гэсэн үг. Тэгээд бид нар бол анх одоо олон улсын энэ олон улсын эмзүүн холбоонд 14 онд бид нар явж Тайланд улсад яваад ингээд элсэж орсноос хойш бид нар за эмзүүч андгаа өргөх ёслолыг анагаахын ухааны их сургуулийн эмзүүн сургуультай хамтраад ингээ хийсэн байгаа. Тэгээд энэ андгаа өргөх ёслол маань одоо эмзүүчийн яг ёс зүйн юм суур одоо ийм гоё арга хэмжээ болсон гэж бид нар үздэг. Ингээ жил болгон энэ арга хэмжээ маань хавар одоо явагддаг гэсэн үг тий. Төгсөгчд маань одоо эмчнэр маань зөвхөн андгаа өргөд идэв шүү дээ тий. Гэтэл одоо яг эмзүүч нар маань бас давхар одоо андгаа өргөж байгаа. Тэгээ энэ маань одоо яг эмзүүчийн ёс зүйн бас нэг хэлбэр байхгүй юу? Нэг хэсэг нь гэсэн үг тий. За мөн бид нэр үүнээс гадна эмзүүн мэргэжлийн одоо ном тохимлыг бас нэлээд хэдийг одоо хийж гаргаж байгаа. Жишээлх юм бол ковидын үед одоо тий ковидын одоо үед эмзүүч нар ямар эмзүүн тусламж үзүүлэх вэ гэдгийг бол олон улсын эмзүүн байгууллагаас гаргасан одоо гайдлайн удирдамжийг бид нар орчуулж гаргасан байгаа тий. За мөн клиник эмзүүч нартай хамтраад клиник эмзүүн ийм эмийн харилцаа гэсэн одоо бас хөрхэн гарын авлага бас хийсэн байгаа. За хамгийн сүүлд бид нар эмзүүн чадамжийн цогц чадамж гэсэн ийм ном гаргасан байгаа. Тий. Энэ дээр одоо эмзүүч мэргэжилтэн маань одоо ямар цогц чадамжийг эзэмшсэн байх ёстой вэ? Ямар шалгуурууд байх ёстой вэ гэдгийг одоо гаргасан юм ном байгаа. Зөв. Тэгэхээр зөвхөн одоо эмзүүч мэргэжлэр төгсөөд тий одоо яаж төрөлжгүй өөрийнхөө одоо өшөө эмзүүн мэргэжлээ яаж гоё өнгөлөх үү гэдэг талын чиглэлүүдэд одоо чиглэсэн маш гоё ном тохимлууд ажлууд явуулдаг юм байна шүү дээ. Эмзүүч болсноор бид нар чинь аягүй олон салбарт ингэж ажиллаж байгаа аахгүй юу? Одоо community pharmacy буюу тий эмийн сан одоо байгаад байгаа эмзүүч нарыг чинь community pharmacist гэдэг байгаа шүү дээ. За мөн үйлдвэрт ажилладаг эмзүүч нар байгаа тий. Үйлдвэрт ажилладаг эмзүүч нар чинь чанарын хяналт байна, тий лабораториор мэрэгшиж гин, GMP тий чанарын баталгаажлалтаар ингээд мэрэгшиж гин. За мөн бодлого боловсруулдаг эмзүүчнэр байгаа, академикч эмзүүчнэр байгаа, R&D буюу судалгаа шинжилгээ хийдэг эмзүүчнэр байгаа. Тэгэд маш олон юм одоо салж байгаа баггүй юу. Тэгэхээр энэ олон эмзүүч мэргэжлэр төгсөж байгаа оюутнууд маань одоо ингээд төгсөөд би яг ямар чиглэл рүү би ингээд явах вэ гэдгээ те энэ эмзүүн мэргэжлийн цогц чадамж номоосоо ингээд хараад те тэр одоо ямар шалгуур үзүүлэлтүүд байна вэ гэдгээ бас харж агаад өөрийнхөө одоо хүссэн чиглэл рүүгээ явбал илүү төхөмтэй юм уу те клиник эмзүүч болох юм уу би хэрвээ клиник эмзүүч болох юм бол ямар одоо ийм чадамжийг би одоо өөртөө суулгах ёстой вэ тий ямар шалгуурууд байдیں۔ Тий хэрвээ үйлдвэрийн ингээд эмзүүч болох юм бол би ямар чадамжийг би эзэмшсэн хамгийн минь багтаа эзэмшсэн байх ёстой вэ? За энэ хэрвээ ийшээ явах юм бол би ямар шалгууруудыг тий эзэмшсэн байх ёстой вэ гэдэг энийг энэ номноос харж болох байхгүй юу? Тэгэхээр энэ номыг манай эмзүүн мэргэжлэр төгсөгчдийн холбоо Аз номхон талаан бүсийн одоо эмзүүн форум та хамтраад бид нар энэ номыг гаргасан байгаа. Тэгээ энэ номыг манай холбоотой одоо холбогдоод бас авч болно гэсэн үг тийм. Тэгэхээр маш сонголт ихэд айгүй сайхан дөхөн байгаад тийм. Тэгээ манай эмзүүн мэргэжлэр төгсчдийн холбоо чинь мэргэжлийн одоо яг юм хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалтуудыг хийдэг. Тийм салбар эмийн сангуудаар болон те одоо сүлжээ эмийн сангууд те эсвэл соолоо эмийн сангуудаар бид нэр удирдлагын төвшөнд сургалт явуулж гин.
одоо эмзүүч нарт нь яг мэрэгжлийн юм сургалтуудыг хийж гин тий up to date гэдэг энэ програмыг яаж ашиглах уу жишээлх юм бол за тэгээд фармаковижилансын одоо тий буюу эмийн аюулгүй байдал танд судалгаа гаж нөлөөг хэрхэн бүртгэх үү тэгээ яаж бид нэр эдрийг одоо байгууллагатай энэ тогтолцоог бүрдүүлэх үү тий энэ ингээд мэрэгжлийн сургалтуудыг хийж байгаа байхгүй юу тийм антибиотикийн зохистой хэрэглээ антибиотикийн энэ юуны талаар тэгэхээр манай холбоо маань бол зөвхөн бас одоо энэ эмзүүн одоо эмзүүчтэй олон улсын эмзүүчдийн өдрийг гэхгүйгээр эмзүүчдийнхаа цаашаад тасралтгүй сургах сургалтуудын үйл ажиллагаанд одоо бас маш идэвхтэй оролцдог юм байна шүү дээ тийм. Бид хэд одоо манай холбоо бол яг үндсэн яг одоо удирдах зөвлөлтөө тэгээд гишүүдтэй тэгээ гишүүн манай холбоонд гишүүнээр элсэж болно. Холбоонд гишүүнээр элсээд бидэртэй хамтраад өөрийн одоо дуртай одоо ингээд сэдвэр те ямар нэгэн сургалтыг бидэрт хамтран хийж болно. Тэ бас хамтраад хөгжиж болно. Ерөөсө бид нар нээлттэй. Яг л эмзүүч мэрэгчлэлтнийг бид нар яаж чадахжуулах уу, тэ хөгжүүлэх үү, эмзүүн одоо манлайллыг яаж бид нар манлайл бий болгох уу, тэ үүрэг одоо роль үүрэг оролцоог нь хэрхэн бид нар нэмэгдүүлэх үү гэдэг дээр л бид нар одоо ингээд олон жил үйл ажиллагаагаа явуулаад л байна л да. Гэвч бид нар бүгдээрээ тус тустай гэсэн өөрийн ажилтай, ажлынхаа хажуугаар бид нар бас энийг хийдэг. Тэгээ жилийн турш бид нар ийм төлөвлөгөө гаргаад энэ дээрээ ажиллаж байгаа. Бас нийгмийн идэвхийг сайжруулад бид нар ууланд алхах те гэх мэтчлэн ийм үйл ажиллагааг зарлаад өөрсдийнхээ одоо пэйж хуудасаараа зарлаад ингэж явж байгаа бас. Одоо манай холбоод маань идэвхтэй яг хэдэн гишүүн байдаг вэ? Одоо бид нар бол идэвхтэй нэг 50 гаруй гишүүдтэй байгаа. Тэгээ энээсээ бүр илүү л одоо идэвхтэй оролцоосай л гэж хүсэж байна л да. Мэдээж бас бүртгүүлэхийг сонирхож байгаа эмзүүч нар маань бол нэмэгдэх байлгүй дээ тийм. Пэйж хуудсан дээр бол зөндөө олон юу одоо гишүүд байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр элсгэд бид нар юу анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? Элсгэд бид нар бүх эмзүүч нар одоо нээлттэй. Тийм. Тэгээд жилийнхээ одоо гишүүнчлэлийнхаа хураамжийг бид нар манай холбоонд төлөөд ингээд элсгэд ямар ч асуудалгүй. Тийм. Зөв. Тэгвэл за тэгэхээр манай холбоо маань бас одоо олон улсын хуралд оролцоод тийм энэ эмзүүчдийн өдрөдөр одоо тэр хурлын одоо сэдвүүдэд оролцоод явж исэн тийм. Тэгвэл яг эмзүүн салбарт одоо Монгол улсад одоо энийг жоохон хөгжүүлчмээр юм байна. Энэ төрөлцсөн хэсгийг одоо илүү сайн чадахжуулмаар байна гэсэн одоо тийм хэсэг байдаг болоо одоо олон улсын эмзүүн холбооноос за одоо дэлхийн одоо эмзүүн байгууллагуудад юг уриалж ийнвэ гэхээр одоо бичил битий төсвөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа хамтын үйл ажиллагааг одоо хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх энэ тал дээр уриалж байгаа. Тэгээ яагаад гэх юм бол нөгөө бичил битний төсвөржилт одоо ингээд дэлхийд даяар маш асуудал болоод байгаа. Тэгээ энэ дээр хамтдаа хэдүүлээ яаж тэмцэхүү те ямар үйл арга хэмжээг авах уу гэдэг дээр одоо цогцоор навж хэрэгэлцэх нь шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл зөвхөн хэрэглэгч эмч нарт биш. Тэгээд эндээс эмзүүч бүгдээрээ хамтдаа нийтдээ хамтдаа яаж энэ одоо бэхжүүлэх вэ те таниулах вэ сурчлах уу гэдэг дээр уриалж байгаа. За мөн одоо нөгөө хиймэл оюун ухаан тий одоо энэгээр ашиглаж байгаа энийг бодвол дэлхийд даяар дижитал энэ фармаси бүх юм дижитал автоматжуулалт болсон байна шүү дээ тий. За энийг энэ дээр бол хиймэл оюун ухааныг ашиглаад хэрхэн эмзүүн салбарт одоо ёс зүйтэй энэ хэрэглэх вэ гэдэг дээр том сэдв болоод байгаа. Тий. Мөн дээрэс нь фармаковижиланс буюу эмийн аюулгүй байдал танил судалгаа гаж нөлөөг тий зохистой маш зөв яг системтэйгээр юм тогтолцоотой одоо авч хэрэгжүүлэхийг бас уриалж байгаа. Тийм. Тэгээд одоо олон улсын эмзүүн холбоо 2030 он гэдэг стратегийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд энэ олон ажлууд нь орцсон байгаа.
мөн ногоон эмзүү гэд те бид нар яаж одоо байгаль дээлтэй эмзүү бий болгох вэ гэсэн ийм стратегийн төлөвлөгөөнүүд орсон байгаа. Энэ дээр бид нэр бол гишүүн байгууллагын хувьд бүх хувь нэмрээ оруулж дуу хоолойгоо өргөж ажиллах болно. Тэгээ Монгол улсаас бас одоо яг энэ одоо дуу хоолойгоо өргөхийн тулд ер нь эмзүүч нар маань хэрхэн оролцох хэрэгтэй вэ? Тэгэхээр эмзүүч болгон бидэртэй хамтарч те бидний хийж байгаа энэ кампанид ажлуудад идэвхтэй оролцоосай те бид нэр одоо ингээд олон улсын эмзүүн холбооноос гаргаж байгаа энэ уриалгыг одоо ингээд нээлттэй зарлаж одоо пэйжээрээ дамжуулаад гаргана те энэ бүхэн дээр манай эмзүүч нар маань багч гэсэн хувь нэмрээ оруулаад те өөрсдийнхөө дуу хоолойг бас илэрхийлээд те одоо лайк дараад те одоо олон улсын эмзүүн холбооноос гаргасан энэ кампанид ажлуудын энэ хэсгэн ийм жижиг ийм сошиал медиа юмнууд байгаа штэ. Тэдрийг бол идэвхтэй ингээд оролцох юм бол бас энэ Монгол улсын нэр маань гарах байхгүй юу? За. Тэгэхээр бас манай эмзүүч нар маань бас үзээд энэ дээр бас идэвхтэй байвал бид одоо эмзүү мэрэгчлэрээ яг Монгол улсдаа бид нар ч гэсэн бас олон улсад одоо дуу хоолой өргөх боломжтой гэдэг бас харуулж болж байгаа юм шүү. Яг үнэ. Цаашлаад бас эмзүүч нартай зориулж байгаа маш олон төрлийн гоё үйл ажиллагаануудын талаар мэдээлэл авлаа. За бас олон улсад ямар үйл ажиллагаа зохион байгуулагддаг, тэнд бид нар ямар үүрэг оройлолтой оролцох боломжтой. За цаашлаад магадгүй бас нөгөө залуу эмзүүч нар маань тэр хуралд оролцох юм те. Бас идэвхтэй холбоо маань улам өргөжөөд те. Олон улсын хуралдаа гишүүн төлөөллүүдээ илүү одоо байлгадаг ч юм уу тийм бас ажил. Тий яг үнэ. Одоо олон улсын эмзүүн холбоо бол жил болгон конгрессыг хийдэг. Одоо хурлаа зарладаг. Тэгээ 8 сарын 30, 9 сарын 1, 2 ингээд жил болгон болдог. Тэгээ манай холбоо бол тасралтгүй энэ хуралд явж байгаа. Тэгээ энэ хуралд яваад тасралтгүй энэ мэдээллийг бид нар түгээж байгаа гэсэн үг. Тэгээд жил болгоны хуралд одоо ингээд бид нар явах эмзүүч нарыг одоо зарладаг л да. Бид нар одоо ингээд дараа жил бол жишээлх юм бол Канада улсын Монтреал хотод болно. Тийм Канада улсын Монтреал хотод одоо яг тухайн тэр тусгай сэдвийн доор ингээд одоо олон улсын 3,000-аас те 4,000 ийм олон эмзүүч нар цугтраад одоо яг тулгарч байгаа асуудал те гарц шийдэл за тэгээ тухайн орны онцлог ингээд бүх юмаа ингээд тайлгнж те мэдээлж ингэж явдаг байх нь за мөн ингээд судлаач эмзүүч нарыг тэнд бодвол шагнадаг байх нь те олон улсын эмзүүн холбоо маш олон үйл ажиллагааг бодвол хийдэг. Тэгээ энэ дээр бид нэр ингээд манай Монгол улсаас очих те ингээд одоо юмаа судалгаагаа ингээд хэвлүүлж гаргах те постэр хэлбэрээр гаргах за ингээд бүрэн боломжтой. Энэ дээр бүх эмзүүч нар маань тэрийг одоо судлаад оролцох бүрэн боломжтой. Манай эмзүү бэлтгэл төвчтэй холбоо шинэ гарч байгаа эмзүүч нараа дэмжихэд бэлэн байна. Тэгээд жил болгон болдог бас англи хэлээ бас сайжруулаарай гэж хүсэж байна тий. Очоод одоо ингээд бүх ихтгэл бүх одоо яриа хэлцүүлэг англи хэл дээр болдог. Тэгэхээр ингээд англи хэлийн бас нэг дундаас дээш түвшний байж бас очоод ингээд маш олон гоё мэдээллийг авах. Тий тэнд бол маш олон ийм яриа хэлцүүлэг өрнөдөг. Тэгээд олон ийм салбаруудаар одоо ингэж хуваагддаг гэсэн. Жишээлх юм бол би бол яг үйлдвэрийнхаа салбарын чиглэлийг сонсъё гэвэл яг үйлдвэрийнхаа тэр section дээр хуваагдаж ороод тэр үйлдвэрт одоо олон улсад юу болж байна? Энэ асуудлыг бол сонсох бүрэн боломжтой. Ямар технологиг ашиглаж байна те? Ямар одоо ингэж шинэ ийм гараад байна? Ямар технологиг ашиглаж байна? Тэ ямар тулгамдж байгаа асуудал гарч ийн гэх мэтчлэн олон юм асуудлуудыг тэнд сонсох боломжтой байхгүй юу. Тэгэхээр би бол манай холбоо ингээд жил болгон энэ хурал одоо баг бүрдүүлээд явхад бэлэн байдаг. Тэгэд энэ дээр бол идэвхтэй та бүхэн оролцоорой гэж уриалмаар байна. За маш гоё уриалахыг хүсэнд баярлалаа. Ингээд өнөөдрийн хоёулынгийн бас ярианы сэдэв маань ингээд дуусч байна. За тэгээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд эмзүүч нартай маш сайхан мэдээллүүдийг хүргэсэн болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ Pharma Vision Mongolia
компанид 10 жилийн ойн баярын мэндийг бас давхар хүргэе. Тэгээ эмзүүч бүртээ дахин дэлхийн эмзүүчдийн баярын мэндийг хүргье. За баярлалаа.